Цэнхэр булангаас домогт iPhone 10 2017 оны 11 сард iPhone-ы 10 жилийн ягаар худалдаанд гарч шуугилж байсан. A11 Bionic 10 нанометрийн технологийн чиптэй анхны бүхэн дэлгэцний загвар Face ID аниможийг авчирсан. Одоо iOS 16 уншиж буй хамгийн ахмад гар утсын төлөөлөл маань iOS 11-ээс хойш 6 дахь жилдээ яваа хашир туршлагатай утас үлээ. Үйлдвэрлэлийн системийн хувьд одоо iOS 16 нэг дээрээ байгаа. Улаан булангаас түүний өрсөлдөгчөөр 2022 оны намар танилцуулагдсан гараад удаагаа байгаа iPhone 14 Pro A16 Bionic 4 нанометрийн технологийн чиптэй Dynamic Island Always On Display үндсэн камер 48 мегапиксел болж өөрчлөлтүүдийг авчирсан. Default OS нь iOS 16.0-оос эхэлсэн. Үйлдвэрлэлийн системийн хувьд одоо iOS 16 2 дээр байгаа билээ. 2022 оны шинэ загвар iPhone 14 Pro-гийн эсрэг 2017 оны хашир туршлагатай iPhone 10 хинэн хурдан асч чадах вэ? Айл ал утас нь унтраастай байгаа бөгөөд хоёулаа нэг урцах чинь цуг залгасан байгаа учраас тог яг зэрэг очно гэсэн үг юм аа. Үнэхээр iPhone 10 маань мөчөөгөө өгсөнгөө 14 Pro-гийн араас ердөө 1 секундын дараа л орж ирж өөрийгөө одоо ч гэсэн хурдан хിവэрэ байгаа шүү гэдгийг бол батллаа. Хэрвээ iPhone 10 маань iOS 11 үйлдвэрлэлийн систем дээрээ байсан бол 11 секундэд дасч одоогийн энэ 14 Pro-г хэлэхгүй болгож ичгүүртэй байдалд оруулах байлаа.